Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын ерөнхий сайд ил оюун эрдэнэ 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын үндсэн хуулийн 44-р зүйлийн нэгдэх хэсэгт заасны дагуу өөртөө итгэл үзүүлэх хэсэг асуудлыг Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлсэнийг Монгол Улсын их хурл дахь ардчсан намын бүлэг 92.9% эрсдэлтэйгээр хэлэлцэж нийт гишүүдийн олонхын саналаар ардчсан намын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтанд оролцохгүй гэж шийдвэрлэлээ. Санал хураалтанд оролцохгүй байх нь Монгол Улсын ерөнхий сайд ил оюун эрдэнэд итгэл үзүүлэхгүй гэсэн улс төрийн шийдвэр юм а. Үндэслэл нь нэгдүгээрт нь Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ өөрийнхөө болон хамаарал өгөх этгээдүүдийн хэрэглээ хууль ёсны орлогоо нотлохыг шаардсан иргэдийн шаардлагад хариулахын оронд өөрт итгэл үзүүлэх асуудлыг Монгол Улсын их хурлд оруулж байгаа нь ард иргэдийг төөрөгдүүлж парламентыг талцуулж буй зарчимгүй үйлдэл гэж үзлээ. Хоёрдугаарт нь Монгол Ардын намын бага хурлаас ардчилсан намыг засгийн газараас гаргах шийдвэр гаргасан хамтарсан засгийн газар байгуулах улс төрийн намуудын төлөөллийн байгууллагын гаргасан шийдвэр хамтран ажиллах гэрээг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл юм а. Ардчсан намын бүлэг хамтарсан засгийн газараас улсын их хурлд өргөн мэдүүлсэн хөгжлийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн бодлого, мега төслүүд, түүний дотор гашуун сухатын хил ололтын төмөр зам, баялагын сан, Эрдэнэ усан цахилгаан станцын санхүүжилт зэрэг томоохон бодлого төслүүдийг бүхэлдэн дэмжиж ирсэн. Ийм дээрх үндслэлээр улсын их хурл дахь ардчсан намын бүлэг ерөнхий сайдад итгэл үзүүлэх хэсэг асуудлаарх улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтанд оролцохгүй байх шийдвэр гаргасныг мэдэгдэж байна. Цаашид ардчилсан нам иргэдийнхээ итгэлийг хүлээсэн хариуцлагатай төр засаг байгуулж тогтвортой ажиллах чиглэлээр хууль дээдлэх бас үндсэн хуулийн зарчмыг хүрээнд идэвхтэй хамтран ажиллана. Анхаарал тавьсанд баярлалаа.